Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдоо сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын утсыг Америкаас ураатай Заяа спорт шоп, за мөн таны цахилгааны шийдлийн найдвартай түн ширээтэй Nova Power Tech компани хамтран ажиллаж байна. За студид амар санаа Цэнгэл баярнаар бэлэн болсон байна. Өнөөдрийн сэдв бол таны гэр галын аюулаас хамгаалагдсан уу? За, өглөөний мэнд, өдрийн мэнд. Мэндэ. За, одоо ингээд юуны хувьд болохоор микрофон жоохон аяархан байна шүү дээ, тий. Нэг асуулт байгаа. Одоо дөнгөж сая бас ингээд удаад ер нь бол одоо сүүлийн нэг 5 жил ялангуяа. Юм одоо сүүлийн 10 жил ч юм уу та. Ингээд галын аюул их нэмэгдээд байгаа. Тэгэл айгүй харамсалтай мэдээлэлүүд маш их сонсогдож байгаа. Орон сууцнд сая гал гарлаа, King Tower гэдэг гал унтраалаа л гэж байна. Сая нэг бүр харамсалтай хувьд одоо өнгөрсөн 7 хоногт болоо да тий. Сая энэ 7 хоногт ч тий. Энэ 7 хоног гэхээр нэг 2 залгаа гэр 5 хүн гэдэгэнгүүт маш харамслаа. Тэр дотор 3 хүүхдийг сонсоод. Тэгээ надад их нэг юм бид ер нь яг яагаад ингэж галын аюулт ингэж өртөөд байна вэ гэдгийг ингэж жоохон сонирхож бас ингэж судлах тийм сэтэл төрсөн. Тэгээ ер нь би энэ галыг бас энийг бас нэг ярихын урд нэг ганцхан өгүүлбэр хэлмээр байна. 12 лөө 13 онд би дөнгөж одоо Улаанбаатар хотын орон сууцнууд баг их баригдаж бүтэн яваагүй. Одоо энэ чинь 26 дугаар хороолол чинь баг их дөнгөж эхэлж ирсэн үед. Энэ үед Баян Монголч хүртэл ингэ гаднаас ирсэн, ялангуяа Францаас ирсэн нэг том мэрэгчлээ. Бид хоёр 3 хоног Улаанбаатар дотор явж янз янзын хүмүүстэй уулзсан. Одоо энэ хүннүү хороол морол баригдаагүй байх үед Япон тавны талан нөрөцөнд энэ хав хоосон байх үед. Тэгээ надаас нэг асуужсэн. Бид тэр цайгаа уусуужсэн чинь өдрийн хоол идээд илгэсэн чинь ямар энэ 10 жилийн дараа танаад галын асуудал хамгийн том асуудал болох юм байна гэж хэлсэн баг. Орон сууц болон энэ том байгууламж одоо үйлчлэгээний төв тий. Одоо зах, худалдааны зах, сургууль гэдэг хүн амлахаар цуглардаг хамгийн эмзэг хүүхдүүд их байдаг газар. Яаж байгаа гэж. Яг энэ захилгааны болон галын шийдлээ нэгдүгээр гал гарах үндэс болсон хамгийн чухал зүйл захилгааны асуудал дээр маш их ерөөс тоомжиргүй ханддаг юм байна. Дурын кабель, дурын юм ашигладаг юм байна. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь тэрний судалгаад одоо юу гэдэг даацын судалгаа болоо их харьцангуй одоо сул хийд юм байна. Хоёрдугаарт нь галыг гал гарлаа гэхэд тэрнээс аварч зайлуулах асуудал их муу гэд юм байна. Одоо нэг галын дохиод уурна утаа илрүүлэгч байна уугүй тэр нэг ажиллагаатай юугүй юу аврах гарц үргэлж цоочтой байдаг жишээл одоо том тэгэхээр яг тэрээр ард өрөөр нь ороод хулгай зэлгийг хийдэг бахал та тэгтэл тэр нэг кино театр матерт гэх юм бол том газруудаа ингээд яхаар клабууд жишээл хамгийн их эрсдэлтэй газар клаб тэгэхээр одоо том клабуудыг шатаж мачнаар гардаг штэ за ингээд тэгэд хэлсэн чинь нэрээ яг тэрний үг юм чөтгөр юм шиг яг одоо надад бодогдоол хэлсэн чинь бүр улам тэг санаанд байгаа. Тэгээ би тэрийг одоо судлаад үзлээ. Дэлхийд дээр 7-оос 7.5 сая гал албан ёсоор бүртгэдэг юм. Ер нь одоохоо дунджаар. Юу, жилд үү? Тий. Тэгээд минут тутамд 19 гал төмөр тохиолдож идэм юм. Ах уу. Би ойт хээрийн төмрийг ярьж ах уу гэж ярьж байгаа шүү. Дэлхийн 200 гаруй улс байлаа гэж үзэх юм бол 24 оны 8 дугаар сар гэхэд 8.8 тэрбум хүрэх юм байна л да зөвөр ойролцоогоор. За одоо 24 оны чинь энэ жилийн өмнө шахав. Тэгэхээр энд жилд дунджаар 7-8 сая галын тохиолдол бүртгэгдэж 85-аас 90 мянган хүн гал төмөртэй холбоотой шалтгаанаар амнаас алддаг жилд. За жишээ болоод одоо зарим орны дундаж одоо галын галд өртөж байгаа хүмүүсийн тоогод гарч ирэх юм. Нэг хүнд ногдох 1000 хүн тутамд тохиолдох нас баралт биш шүү. 1000 хүн тохиолдож байгаа галын гал гарч байгаа тоо. Америк хамгийн өндөр одоо 4, Франц 4.434, Англи 3 гэд Монгол одоо энэ Казахстан, Япон, Вьетнамаас хамгийн өндөр 124 гэж байгаа. Одоо 1000 хүн тохиолдох галын тоогоор. Тэгтэл бид нар чинь тогны хэрэглээ муухай багтай ийм ус байхад ийм өндөр хүчтэй усуутай адил хэмжээний галын тохиолдолтой байгаа байхгүй. Энд чинь бидний нэг том эрсдэл. За ингээд одоо жишээлбэл одоо ингээд зүгээр Вьетнамын дайнд Америкийн цэргийн хүн одоо цэргийн хохирол бол 45 мянга байлаа шүү дээ. Төхөн дайны туршид. Чи бүр алах гэж зориод тэгэхэд ахын төмрөөс болоод одоо хүмүүс хийж өгч байна тийм. Тэгээ одоо ингээд бодохоор бид нар бол дайнтай байдлаас бол 7 4 байна гэдэг нь тодорхой. За дээр нэмээд явах юм Улаанбаатар хотод эрсдэл байдаг уу? Байдаг гэх тийм ээ.
Тэгэхээр одоо бид нар мэдж байгаа болоо замын авто замын ослуулаад одоо их гардаг. Тэгтэл бид нар мэдхгүй одоо галт төмөр. За хүн амьд үлдлээ гэж бодоход орон гэргүй болцсон. Нэг залуу ингээл уйлал санаж байна уу? Тийм шүү дээ. Бүр гав анцаар үлдсэн те ингээл тиймэрхүү мэдээллүүдийг харах тусам чи ингээд бид нар энэс сэргийлж болох уугүй юу гэдэг тухай сонирхоод гал яг юунаас их гараад байна гэж сонирхож үзлээ. Чүдэн зураад гараад байт юм уу гэсэн чинь бас үгүй юм байна. За одоо жишээлбэл Монгол улсын галын байдал гэж үзэж байгаа. 18-аас 22 оны хооронд 4 жилийн дотор 20 мянган галын дуудлага бүртгэгдсэн ба үүнээс 258 хүн амиа алдсан байна. Одоо дундаж тоогоор 100 галт тутам 1.3 хүн амнасаа алдаж байна гэсэн үг гэж үзэж байгаа. За энийг үдэ статистикээр нэг даваад үзэх юм бол ойролцоогоор одоо 22 оны зүгээр статистикийг аваад үзэх юм бол одоо 22 онд 3612 гал гараад нас барсан хүн 64. 30 одоо 18 онд 37, 19 онд 54, 20 онд 58, 21 онд 45 гээд 22 онд 64. Өсөр өсөж байгаа. Энэ чинь нэг хотчлт нэмэгдээд хүн улам шигүү болох тусмаа л эрсдэл нэмэгдэнэ гэсэн санаа. За тэгээд эрэнгүүд одоо 24 тэрбум төгрөгийн одоо хохирол учирсан байна. Зүгээр одоо амьд үлдлээ гэхэд одоо 24 тэрбум төгрөгөөр хүмүүс Хохирч. за ингээ хохирч. Тэгээд 24 тэрбум төгрөг зүгээр байж байгаа чамд одоо Улаанбаатар хотын ч юм улсын монголчуудын дундаас нэгнээс нэгээд шууд утаа болоод үнс болж ин чинь гарцтай байхгүй бидний Монгол улсын хувьд бол эн чинь баг андуураг бол 1200 хүүхдийн нэг сургууль баг шүү. Барих хэмжээний мөнгийг бид нэр зүгээр утаа болгож шатаач гэсэн. За ингээд одоо нийт одоо галын одоо яг гэр орол орон сууц хоёрыг адилхан 50-50 гардаг. Дэлхийн дундаж тооцоогоор болохоор одоо 100 галт тутамд одоо 2.8 хүн нас барж байгаа нь одоо энэ 24 оны статистикаар дэлхийн дунджаас өндөр байгаа. Тэгэхээр бид нар яг үнэхээр гал хүнээ аварч чадж гин үү? Бид нар энэ аюулгүй байж чадж гин үү? Мэдээж энийг бид нар хотын захиргаа улсад одоо харьяалуулахаас улс бол одоо энэ чинь галын машин очиод унтрааж байгаа одоо тэр бүгдийг шалгаж байгаа. Гэхдээ хүмүүс өөрсдөө төвшөндөөс хийж хянаж явах хэрэгтэй зүйл маш их байдаг байгаа байхгүй юу? Зүгээр хараад суугаад байхгүй. Одоо зам дээр би зам хөндлөн гарч агаад машин дайруулах нэг өөрөө зам маш хурдтай урдны зам дээр хөндлөн гарч өгөх чинь бас нэг хэрэгтэй тийм биз дээ. Тэгэхээр одоо бид нар бол одоо хурдны зам дээр хөндлөн гарч гүйж байгаа юм шиг одоо баг үйлдэлүүдийг хийдэг гэж надад санагдсан байна. Жишээлбэл гал гараад галын дуудлага хураа ингээд аваар машин яваад бүх замыг зогсоож жоод явдаг шүү дээ. Энд чинь хүртэл төгжрөл нөлөөлдөг. Тийм шүү. Тэгтэл тэнд болж байгаа үйл явдал бусад хүний амьдралд маш их нөлөөлдөг гэсэн үг. Тэнд нэг хүн нас бараа тийм үү төмөрч чадж байгаа нь бол гээд халаглахаас илүү чиний өдөртөө амьдрал нөлөөлдөг. Яагаад гэхээр манай гал команд төвдөө байдаг тийм ингээд тэгэхээр чин төгжрлөл зогсоож байгаад юм чинь доор хойч 3 минут чинь өлхөн холгол явчих. Нэг дурын нэг гал. Дурын нэг гал шүү дээ. Чин заавал унтраас нь ч гал гэж болох байхгүй. Тийм нөгөө нэг очих гэж явахдаа төгжрээд байгаа нь ч тэр галыг унтраах процесс нь удаашрал болж байгаа бус хүмүүсийн амьдралд ч гэсэн бас. Яг үнэ. За тэгсэн чинь за энэ гал тэгвэл одоо юунаас их гард юм бэ гэдэг. Галын үндсэн шалтгааныг судалсан юм байна. Тэгсэн чинь ерөөсө 3 зүйлээс гард. Хамгийн үндсэн одоо гол зүйлүүд гэх юм бол хоол хүнс үйлдвэрлэх тоног төхөөрөмж байгаа. Тийх баг. За тос өөхөйхтэй юмд ингээд тэгээд тэр нь тогтой. Яг байна. Тэр тоос өөх чинь дүлий байхгүй юу? Шатдаггүй юм тийм амархан авалцдаг. Гэхдээ илүү төр цахилгаантай холбоотой байдаг. За энэ бол цахилгаантай шууд холбоотой гэдэг нь маш тодорхой. Тоос өөх ихтэй нөгөө ингээд бэлэн болцсон. Тэн дээр нь зүгээр жоохон ингээд зурхад одоо бензин коллекшн гэсэн үг хүн тэрүүхэн тэндээ. За тэгэхээр ийм газрууд одоо жишээлбэл ийм газарт гарсан тогноос болж гарт юм. Ийм газар ихэнхтэй. Чүдэн зураад гардгүй юм байна. Ер нь бол яг тэр энэ тоос өөхөн дээр галтгооны тоног хөрөмж чинь юм галын аюулаас дүлий болгож шууд ил галаас дүлий болгох юм. Тэгэхээр удаан хугацааны ингэж шарсан галаас болж одоо юу гэдэг цахилгааны одоо богино холболтоос ч юм уу аягүй их гал гардаг. За эрүүл мэндийн байгууллага 65%, ресторан салбарт 51%, энэ хоол хийх тоног хөрөмжтойгоос холбоотойгоор. Боловсролын одоо байгууллагад сургууль соёлын газар 38%, оффист 30%, дэлгүүр худалдааны байгууллагад 13% гал гардаг гэж байна. За ингээд мэдээж хоёрдугаарт нь халаалт. За ингээд халаалтын тоног төхөөрөмжүүд одоо элдв бензин тэн залгадаг шүү дээ. Тэгээд усан тэн, тосон тэн гэж халуун тэнүү залгадаг. За цахилгаан ба гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж. Энд чинь бүгд дандаа гэрэлтүүлэх гэж. За тэр нь болохоор офс үйлдвэрлэх хөрөнгө дээр одоо дандаа том хурц гэрлүүд тусгаж ингээд тэрний монтаж энэ. Гэхдээ энэ бүгд дандаа нэг юмнаас хамаардаг. Цахилгаан.
Ерөөсө гол нөлөөлөгч. За ингээд одоо миний мэдхийн нэг жоохон байхад бас гэр ороолын айл банач би ч бас баян шүний хөтөл төссөн гэж ярьсан шүү дээ. Нэг тог их тасардаг. Орон сууцны айлууч гэсэндээ бас нэг хүүтэн байхаараа тэн гэстэй залгаж унтдаг. За наадах нэр чинь бүр яг нэг жишээ байна. За чамд жишээ юм. За одоо яг нэг гал төмөр гараад амнаас эрсдэггүй ч гэсэн хохирол уучраад байгаа та би одоо бас хохирогч юм байна л да. Манайх нэг хөвсгөлд одоо манай бас лагер үүдэг. Тэгсэн чинь тэндээ одоо 380-тай тогтой. Тэгээд тэн залгаж орхиод за орхи авчид ирэх юм чигээ гараа явсан. Тэгэл одоо тэр тэнний хүчтэл нь бага байсан уу яасан ямар ч байсан ингээл нэг юм залгуур нь бүр ингээ уяраад хайлаад нэг тийм тэндээс эхэлсэн байгаа байхгүй. Тэгэл шатцсан ерөөс. Яг хүн азар тэнд дундаж амарч. Шүн байсан бол баларх нэ. Харин тийм. Тэгвэл түрүүний тэр айлын эмгэнэлтийг давтахаар шүү дээ. Танаа хамаатнууд донд. Тэгэхээр амар айцтай бүр. Тийм. Тэгэхээр би яг түрүүн хэлдэг тэр нөгөө хурдны зам ингээл явж байгаа дундуур нь гарах гад хүн гүйдэг штэ. Тэрэн шиг үйл явдал бидний амьдралд харагдахгүйгээр явж идэх тухай би ярьсан штэ. За тэгвэл тэр танаа байшин яагаад тэгвэл шат хэдэн давхар юу? 2 давхар биш. Яасан гоё мод. Үгүй тоосго тэгэл нэг доторх шатаал тоосго. Одоо тэгэхээр харин үнэхээр за би тэгвэл тэнд юу болсон байж болох вэ гэдгийг ярьж байгаа. За. Цахилгаан нумын нэргэлт гэж нэрлэдэг. Англиар arc flash гэж нэрлэдэг. Цахилгаан нумын нэргэлт гэдэг зүйл бол тийм юмнаас болж ерөнхийдөө түүмэр гардаг юм байна. Ерөөсө тог ингээд өөрөө ингээд тог залгачаар ингээд түүмэр гардаг гэж хүмүүс бодоод идэг ч тийм ингээд богино холболт үсээ шатна гэж яриад идэг. Тэр процессыг ярьж өгөх гэдэг. Тэр нэг цахилгаан одоо энэ ч гэсэн ингээд тогнууд гүйж байгаа шүү дээ. Манай офсер. Гэтэ энэ чи чадахгүй гоц. Тэгээд тэгснээр яагаад тэр шатсан тухай ярих гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо цахилгаан одоо номын дэлбэрэлт гэдэг нь одоо цахилгаан эрчим хүчтэй холбогдсон түүгээр ажилтдаг тоног хөрөмжнээс гардаг цахилгаан одоо бичил дэлбэрэлтүүд нэргэлт гэж юм да. Аянга гэсэн. Аянга ингээд цогтөж тэнгэрт ингээд явсан. Аянга харж ирсэн үү? Харж ирсэн. Шууд ярах гэж боддог тий. Яг тэр үйл. Толын зайнаас харж байгаа орно өстэй тий. Би бүр яг энэ бараг нэг 20 м-ийн зайнаас харж ирсэн. Миний хажууд буусан гэх юм уу? Тэгээд би юм ундаг ярьдаг чинь тодлоод байгаа. За тэр яадаг вөхөр энэ ер нь бол мэдхүү одоо ингээд хоёул ингээд хүүхдүүд ингээд жоох махтаа ингээд хевсэн дээгүүр ингээд алхахад ингээд хөлөө ингэж чирж алхачаад очиад так гэж цогон цохиолоод идэг гэсэн. Тийм. Тэгээд тас гэл ингээд юм дугаадаг шүү дээ тий. За одоо чи гар тамхитай хүмүүс мэдээж зажигал гэж үүдэг шүү дээ асаагуур. Тэгээд газ засаад так гэж хийдэг шүү дээ. Тэгээд тийш нэг очиж чинь үү? Очиж хийж байгаа тийм. Тэр чинь яаж гэхээр жижигхэн хэмжээгээр тэр хийрүү маш юм одоо авалцах амархан тийм юм нарийнхан цацж байгаа тэр хийрүү бицхан аян шидэж гин гэсэн үг. Тэгээ галч малж байгаа байхгүй. Тэгэхээр галт тогооны чинь тэр тосмос юм чинь бол тэр нь тэр жижиг аянх чинь өөр бичлэг гал байхгүй. Тэр галыг том гал болуулж л байгаа. Тэгэхээр өдөр болгон хийн асаагуур ингээд ашиглаж байгаа хүмүүс бол өдөр болгон төмөр тавьж байгаа гэсэн үг байхгүй. Гэхдээ тэр үйл явдлыг гэрчилж гин гэсэн үг. Тэгэхээр одоо яадаг вөхөр ингэж аа яаж одоо явдаг вэ гэхээр одоо энэ агааржуулагчтай дамжуургын систем эсвэл гэрлийн чийдэнч байж болно гэж байгаа байхгүй. Одоо электронууд буюу дамжуулагч утас мэтийн зүйлийн дагуу нааш цааш хөдлөх үед дамжуулагчийн гаднах жижиг орон зай цахилгаанчдаг. За хүчтэл нь электронуудыг дамжуулагчийн гадаргуугаас түлхээд агаарт байгаа атом молекул руу түлхдэг гэсэн үг. За тэгэхээр одоо энэ нэг юм одоо юуны дундуур одоо дамжуулагч гэдэг чинь юу гэсэн үг гэхээр утас гэсэн үг юм. Одоо энд нэг тог байгаад энэ нэг тог байхаар тэр чинь хооронд уцаар дамжуулж байгаа шүү дээ. Тэрийгэ дамжуулагч гэж нэрлэдэг байгаа. Контактор гэх. Тэгээд одоо дамжуулагчийн хаднах жижиг орон зай цахилгаанчдаг гэдэг. Тэрийгэ тойроод ингээд тог гэхгүйгээр ирэхээр тэрийн эргэн тойронд нэг орон зай цахилгаанчдаг гэсэн үг. Цахилгаанчдаг учраас нөгөө жижигхэн тэр нөгөө нэг статик одоо тэр гал очлуур шиг тийм дүүснэ. Хүчтэл нь электронуудыг дамжуулагч гадаргуугаас түлхэж эхэлдэг. Тэгэхээр агаар руу ингээд агаар өөрөө хүртэл ингээд тодорхой хэмжээгээр одоо хүчлэл дамжуулагч бол таарч ийн гэсэн үг. Тэгээд ингээд атомууд цахилгаан цэнэгтэй болоод ирснээр яг одоо би яг шинжилгээний тайлбарыг хэлж ион болж хүрдэг. Цэнэгтэй болсноор ион болж хүрдэг. Ингээд агаар нь эдгээр ионуудын дэлбэрт үүсгээс сэргийлэгдэг уул нь бол агаар өөрөө дажгүй тийм одоо ч агаар дамжуулдаг гэсэн бол энэ тэндгүй дэлбэрэлт болж байгаа хэрэгтэй шүү дээ. Хөөрхөн хамгаалт юм биш үү? Ингээд одоо битүүхэн дүлий байлгадаг гэсэн санаа хамгаалаад. Гэхдээ төгс бол биш гэж байна. Яг өөр хүчтэл ихтэх юм бол энэ дамжуулагч болно гэсэн санаа явж байгаа. Хэрвээ өөр нэг дамжуулагч гэж байгаа. Жишээлбэл одоо агаар чихтэй агаар байж болох нь байна. Хуралдсан тоос. Одоо зүгээр ингээд нэг тоос ингээд нэг
хонгарцсан диван доогорч ингээд тоос ингээд дүүрч мэдчих санаж ингээд үүл шиг бүрдэж ирсэн. Тэр чинь хүртэл тог дамжуулна гэсэн үг. Тоос. За ингээд дамжуулагч одоо жишээлбэл хүн өөрөө хүртэл тог дамжуулагч үү? Тийм дамжууд. Бид нар чинь цохиулаад байдаг. Тэгэхээр цохиулж байгаа хүнд очиж хүрчээр дамжаа цохигдоод байдаг. Тийм болохоор нөгөө таган зохиолсон хүнийг шууд очиж тэрвэрж авахгүй чирэгтэй газар ингээд зоош наруулж юм ингэж нөгөө хижээж хүрэх одоо анхны тусламжийн бас нэг зааварчилгаанууд байдаг чинь тийм учраас. Тэгвэл тэрэнд хуримтгсан хүчлийг өөртөө авчих эрсдэлтэй гэж үздэг тийм байна. Тэгэхээр цахилгаанцсан орнд одоо ийм учраас ямар нэгэн өөр дамжуулагч нь тийм цахилгаан зайд орох юм бол электронууд нь тэр замаар нь гүйлдэж эхлэх. За одоо энд ингээд тог ирсэн ингээд утас байж байна. Тэгсэн чинь нөгөө талд нь ингээд нэг бас нэг утас байж байна. Тэгсэн чинь энэ хоёрын хооронд ямар нэгэн байдлаар хүний гар тэр нөгөө нэг яриад байгаа тэр нэг диван доогоор үүссэн тэрэн шиг тийм тоосон царын одоо хоримтлал гэх юм. Эсвэл энэ хооронд одоо чигтэй агаар чигд маш хүчтэй энэ төр чиглэг агаар тодорхой зайд ороод ирэх юм бол энэний тог одоо цахилгаан энэ хоорондоо дамжиж гүүнэ гэсэн үг байна. Тэгэд энэ хоорондоо гүүхтээд тог яах вэ? Халахаар яах вэ? Халуун үсгэн. Энэний хамгийн том одоо жишээ нь бол одоо яонууд нь статик цахилгаан үүсэх үйл явц ялангуяа хүрэлцэх үе цахилгаанч үзэгдэл маш их чухал үүрэг үүсгэж байгаа. Тэгэхээр статик цахилгааны эерэг ба сөнөг цэргүүдийн салалт буюу тэнцвэр алдагдсанаас үүсдэг. Энэ салалт нь хоёр материал хооронд хүрэлцэх эсвэл үрэлцэх үед электроны болон ионы солилцоо явагдсанаар голцлон үүснэ гэж. Чи цахилгаанч нэг тийшээ ингээд орон зай хайгаад явж байгаа бол тэр ойрт дэргүүд нь хүрнэ гэсэн санаа явж. Тэгэхээр чамд байсан хуримтлагдсан тогийг чи ингээд очиж ингээд хүнд хүрж ингээд нэг дамжуулаад байгаа л хэлбэр гэсэн. За тэгээд одоо энэ хоёрыг хооронд нь ингээд нэг хоёр дамжуулагч явж штэ. Энд нэг тогны утас, энд нэг тогны утас гэж. Гэхдээ хоорондоо хүрээгүй гэжэл энэ хоёрын хооронд одоо электрон гэдэг байгаа тэр цахилгааны электронд нь шилжих одоо гүйлдэх үед одоо ном үүсдэг. Арк гэж нэрлэдэг байгаа. Арк. Ном үүснэ. Тэр энэ хооронд ингээд агаараар дамжаад ном үүсдэг. Энийн хамгийн тод жишээ бол манай одоо 100-ын шил 60-ын ламп гэдэг штэ. Тэр чинь хоёр юм ивэртэй байдаг уу? Тийм нэг юм сарваас хоёр юм байдаг штэ. Тэр хоёрын хооронд ингэсэн ингээд утас байдаг те. Нарийнхан маш нарийнхан. Тэр нь бүр амар имзэг тасарчдаг те. Тэр чинь энэ хоёрын хооронд гүйдэл штэ саяны энэ ном баггүй. Энэ ном чи халдаг те. Их удаан гэрэл ингээд тавиад халдаг те. Энэ хооронд чинь тэр улаасч байгаа гэдэг чинь тэрэнд гараа өрөөл түлэн те. Тийм бүр. Эн чинь бол тэр ном гэдэг байгаа зүйл нөхгүй. Эн чинь янз янзын үзэгдлээр харагдана. Жишээлбэл том одоо подстанцууд гэж яриад байдаг шүү дээ бидний дэд станцууд. Гадаа нэг ийм арт одоо хомплазын уртлын ийм артын гадаа нэг баах ингээд нэг ийм конустай ийм шилэн ийм юутай нэг ийм агаар дээр баах уцууд тавьсан ийм лааш юмуд байгаад байдаг даа. Зөв нь төсөөлөх юм бол тэр одоо янз янзын кинонууд дээр гардаг шүү бас ингээл аян цахингууд тэгэл тэр хооронд ял гал мал ингээд авалцаад тэр чинь бол тэр үзэгдэл байхгүй. За энэ үзэгдэл аюултай бол аюултай, аюулгүй үед бол аюулгүй байхгүй. Энд чинь байнга л тэр болж байгаа үйл явдал. Наазах нь хоёлоо би эндэд хүрээд тог дамжуулж гин гал асаангууд тэр чинь явж гин. Одоо гэрлийн чидэнгийн доторх одоо тэр жижигхэн одоо оч бол өөрөө нум гэдэг байгаа байхгүй. Энэ нум шүү дээ. Хоёр энэ хэмжээг томсгох хэрээр нум хоёрын дамжуулагчийн хооронд маш их халуун үүсдэг. Халуун үүсдэгдийг бид нар бол одоо гэрэл барихаар халдсан байгаас мэдчихэж байгаа шүү. Түлмээр халуун байдаг шүү. Тийм шүү дээ. Лампанд хүрээд гараа түлдэх тохиол маш байдаг тийм ээ. Байдаг. Одоо бас бурхны авралаар гэх юм уу технологи хөгжөөд бидэрт бас эхлээд тийм цахилгаан баг зарцуулдаг өөрөө улаастгүй гэрлүүд одоо их бий болсон. Тэрнээс өмнө нь бол 40-ийн ламп, 60-ийн ламп, 100-ийн ламп гэж явдаг гэсэн байхгүй. 200-ийн ламп нь бүр ийм том. Тэгэд би санаж байна 200-ийн ламп ингээд 100-ийн ламп ингээд дахианыхаа үүрэнд өвөл хасаад. Би одоо тийм л мэдэхгүй л байсан байхгүй. Тэгээд нэг дулаацуулдаг юм зорилгоор. Халаагаар болголоо. За тэг бараг л халаагаар болсон гэсэн. Тэгээ тэр нь асаж унтардаг маягтай. Хоёул эхний хамтран ажиллаж байгаа. Эхлээд үргэлжлүүлээ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын офицыг Америкаас өрөөтэй Заяа спорт шоп маань хамтран ажиллаж байна. За тэгэхээр Заяа спорт шопыг бол хүмүүс бүр эзэний мэддэг болсон байлээ. Одоо Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland гэдэг одоо бидний мэддэг одоо өдөр тутмын гутловц болоод одоо спортын гутловц хэрэглэлүүдийг хамгийн хямд үнээр бүгдийг одоо Америкаас оруулж ирж санал болгодгоороо давуу талтай баталгаатай оригинал хувцас оруулж ирдэг. За байрлалын хувьд бол одоо Нотел зочид буудлын зүүн урд Мойсийн 4-р байрлал руу эргээд яг зам дагуу Заяа спорт шоп гэд бичсэн байгаа. Facebook хаяг нь бол Заяа спорт шоп гэд бас байгаа. 88 тэгтэг 9192 утасны дугаараар лавлж болно. За бид нар бол бүр найзууд болохоор ингээд тэр ич үзээ, энэ ч үзээгээ хүргэлтээрч аваад бүх юмыг үзчихэд айгу амар байдаг. Тэгээ та нар манаас утсаар нь холбогдоод
захиалаад өөртөө таарахгүй бүх юм ингээд захиалаад хөргүүлээд авч болох юм байлээ. За ингээд за ядаа баярлаа. Айгуу гоё юм бэл. Би нөгөө уцтаар яриад асуучих хэрэг уцаар яриад асууж байгаад яг миний хайрж байгаа вахт пүүзэл байгаагүй. Гэтэ ирэхээр нь хийлий гэдгсэн. Тэгэхгүй заавал очиж байхгүй мө гэж буцаж явахаар энэ төгжрэл дунд чинь гоё юм бэл. Уцаар ярихаар уцаар ярьж байгаа нь баг миний хөл мөлийг мэдээд байгаа юм шиг байна. Баг үнэхээр амар зөвлөж илээ. Харин айгүй найрсаг. За ингээд одоо нөгөө нэг нум чинь яадаг вэ гэхээр тэр одоо тэр нэг жижигхэн ингээд нөгөө нум үсэж байгаа гэдэг ба штэ. Тэн дотор одоо тэгвэл яг нь халуун үснэ гэсэн. Дулаан үснэ гэсэн. Энэ одоо цахилгаан нумын одоо нэргэлт гэдэг байгаа. Тэр нэргэлт нь Цельсийн 19500 градус буюу нарнаас 4 дахин халуун үсгдэг. Гэтэ маш богино хугацаанд тахгүй. Тэрийг ингээд удаан байлгаад байвал тэр чинь улам ихсээд байна гэсэн үг байна. Санааг нь ойлгож байна уу? Ойлгож байна. За тэгэхээр яадаг вэ гэхээр бүх зүйлүүд контакттай байгаа. Унтраалга хүртэл тийм биз дээ. Унтраалга чинь яаж байгаа юм? Энд байгаа гэрлийг асаахын тулд нэг хоёр зүйлийг хооронд холбож өгөөд салгаж байгаа. Тэр юм байна. Тэгтэл маш олон үйлдэлүүд байдаг. Одоо бидний цахилгаан хэрэгсэл дотор хүртэл маш одоо ийм процессыг явж байгаа. Зөвхөн гэрэл асаагаад унтраалгах шиг тэгэд байнга так гэдэг шиг үйл явдал зөндөө болдог. Энэ одоо хамгийн том жишээ нь бол одоо энэ Night Club гэрэл. Нэртэй шүү дээ. За тэгээ худалдааны төв хоол асаж унтраал хөрөгч бүгд ингээд автоматчлсан бүх зүйл тогтой холбоотой зүйлүүд байнга асаж унтарч явах зориулттай байдаг. За тэгэхээр яг энэ хооронд маш их нэргэлтүүд явж гин гэсэн үг. Тийм байна. Энэ нэргэлтүүдийг хэрхэн удирдах зохион байгуулснаар одоо тэрийг хамгийн сайн одоо удирдах чаддаг туршлагатай технологи эзэмшсэн компаниуд энийг нөгөө алын аюулгүйгээр өнөөдрийн бидний энэ амьдралыг манай энэ утас одоо энэ радио энэ сервер мэрвэрээс бүх тог энэ одоо улс явж байгаа бүх зүйлийг хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр асуудлын гол нь бид нэр тог хэрэгтэй. За хэрэгтэй. Тог гэдэг чинь гэрэл асаага зурд үзэх. Тэрний цаанд болж байгаа бүх процессыг хэдэн сая тэр бумаар нь так гэдэг ийм дэлбэрэлтүүд нэргэлтүүдийн хооронд бид нар амьдарч байна гэсэн үг. Одоо бид хоёрыг энд сууж байхад энэ өрөөнд дотор баг хэдэн 10 мянган одоо нэг төрлийн дунд ингээд асалт унтралт явж байгаа гэдэг боддоо. Энэ одоо үйл явдлуудыг дэмжиж байгаа бүх систем өөрөө технологийн хувьд өөр газар хааны газар маш одоо ийм нэргэлтүүдийг бас цахилгаан номын нэргэлтүүдийг хийж байгаа. Тэгэхээр энэ аюултай зүйл үү? Аюултай санагдаж байна. За аюултай зүйл мөн. Гэхдээ энийг хүн удирдаад мэдлэгээрээ манайх чинь шинжилгээ таныг мэдхэн сууг тийм ээ. Энийг удирдаад сурцсан. Сурцсан учраас яг бид нэр аюулгүйгээр хийх бүх мэдлгүүд нь бидэрт байж байгаа юм. Тэгвэл энийг аюулгүйгээр хийх, аюулгүй болох болцоотой зүйл хаана гарч ирэх вэ? Мэдэхгүй хүмүүс дээр гарч ирнэ. Мэдлэггүй газар гарч ирнэ. Тийм мэдлэггүй газар гарч ирнэ. Тэгэхээр миний бодлоор танаа байшин яагаад шатсан шалтгаан болвол саяны тэр нэргэлт биш үү? Цахилгаан номын нэргэлтийг зөв удирдаагүй, зөв тооцоогүй. Эсвэл тэрийг сэргийлэх ёстой ямар нэгэн тоног төхөөрөмж одоо бускатл гэж мэднэ те. За бускатл буугаагүй. Эсвэл бускатл буух гэсэн чинь тэрийг бускатл чи ингээд хоёр юм хоорондоо нийлдэж байгаа шүү. Тэгэхээр хоёр төмөр байн ингээд энд хоорч ингээд нэргэлт яваад ийн гэж үзье. Саяны тог шиг нар шиг нарыг 4 дахин халаасан шиг юм одоо дулаан ингээд ялгахаар тэр төмөр чи хайлах уу? Хайлах шүү. Хайлахаар яах вэ? Хоорондоо лаа шиг наалтна. Наалтангуудаа ингээд салхаа болио гэсэн үг. Тэгээд танаа тэр зүйл унтрах байсан чинь наалтцсан салж чадахгүй байжгаад тэгээд тэр өндөр хүчтэй чинь танаа гэрт орж ирээд тэн дотор танаа гэр цахилгаан тэр залгуур одоо тэр халаах хоёрын хооронд одоо нарыг 4 одоо дахин өндөр халуун үсгээд гэж шатаад тэрнийг уцаж хайлаа тасарна. Гэхдээ халуун нь үлдээд цаашаа гал болоод танаа гэр шидэж байгаа гэсэн үг. Танаа байшин чи. Тэрэнд нэг ашиглалт хамаардгүй. Тэр чинь нэг байнга очдог биш. Хаяа очдог гэснээ одоо тэр нэг бускатл бууж барих юм чинь бас удаан хугацаанд айл эрт авч тавьсан тэр бас нөлөөлөх. Тэгэхээр ер нь бол бүх юм тийм өчтэй. Жишээлбэл одоо би одоо чамд нэг тэрний талаар нэг тайлбар. Эхлээд наа нэг ямар халуун үсдэг нэрийг ярьж өгчөөд яг саяны дээр асуултанд хариулъя. За тийм болохоор би бас энэ ялангуяа манай аав нар ялангуяа би бол өөрөө энийг нэвтрүүлгийг бэлд дуусчаад энийг ярьчаад гарч үзсэн. Би бол солимоор санагцсан өөрийнхөө юмыг. Жишээлбэл за тэр тухай жишээж ярина. Ер нь бол ийм юм байл л да ингээд одоо ийм номын дэлбэрэлтийн үед 45 см-ийн радиус дотор тий үүсэх калорийг
калори ч тэр калорийг сантиметр квадратаар хэмждэг нэг тийм нэгж байд юм байна. За тэр нэгж нь яадаг вэ гэхээр одоо ер нь бол ийм үүсэлт үе дөнгөж тэгээ шууд тэр дороо дэлбэрэхтэн. Ялангуяа энэ нэг том шийтэн дээр ажиллаа цахилгаанчдын ажилдаг тэр нэг онгойлгоод нэг юм хийгээл идэг штэ. Тэр маш хүнд нөхцөл байхгүй. Аюултай нөхцөл. Яг тэгэхээр энд дэлбэрэлт үүсэх магадлал аюу өндөр. Энэ дэлбэрэлтийн нуман нэргэлтийн үеэр 2 дугаар зэргийн төлөвлөлт үүсэх хэмжээний энерги байдаг гардаг. Шууд тэр дороо. Тэгээд цаашаа шууд гал түргээд эхлэх гэсэн үг. Одоо манайхын бас тэр та нар бас YouTube-ээр үзүүл үзэж болно гэсэн үг. Шууд ингээд өөдөөс нь шууд ингээд маш том юм паяликаар түргэж байгаа юм шиг гал гардаг гэсэн үг. Тэгээ том хэмжээнд дээр. Бага хэмжээнд дээр бол танаа тэнд бол тийм гал гарсан гэсэн үг. Яг тэр агшин зуртай. Тэгэл тэр хамгийн юм шатаагаад хайлуулах үедээ. За тэгвэл 1 калори одоо сантиметр квадрат гэдэг нь одоо тэр ослын энерги гэдэг тэр хэмжээ нь ямар гэдэг вэ гэхээр яг 1 секундэд одоо гал хасаагаад энэ дээр 1 секунд гэж гараа ингэ бэр. Яг тэрнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр тэр хэмжээг нь болохоор нөгөө нэг хэдийн хугацаанд таны биеийг хамгаалах гэдэг зорилгоор одоо тийм хүчлийг гаргадаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ аюулгүй байдлын хувц сунарыг хийж байгаа одоо хүмүүс энэ цахилгаанчдын хувц сунар чинь зүгээр хувц байдгүй нэг заавал 4 хувц өмсөд гэдэг штеп. Тэр чинь тодорхой хэмжээр галд амархан авалцдаг хувц өмс байдаг байхгүй. Түлэгдээд хайлаад неолон хайлаад бид наалтуулахгүй зорилготой хувц сундаг байхгүй. Тэгэхээр энэ хамгаалах хэрэгслийн хувцсуудыг харахаар нэг 4 хувц өмссөн байх гэж шалгадах хэрэг. Энэ чинь галтай харьцдаг, аюултайтай харьцдаг хүмүүс учраас тийм хувц өмсдөг гэсэн санаа юм. Одоо шууд неолон хувц өмс явж байгаад гал наалдууд шууд биед наадаа тэр чинь хамгийн аюултай байдаг байхгүй. За ингээд одоо 2 дугаар зэргийн төлөвлөлтнээс бол ингээд амьд аврагдах байдал шанс 50% байхгүй. Тэр хүмүүс ингээд ерөөсөө ямар ч эрсдэлтэй орчинд амьдарч байгааг мэдэхгүй байдаг нь юм байхгүй. Бид нар ер нь бол 50-50-тай амьдарч ийн гэсэн санаа явж байгаа гэсэн. За бидний энийг хийж байгаа хүмүүс бол нарнаас 4 дахин халуун дэлбэрэлтээс та 2 дугаар зэргийн төлөвлөлтөөр амьд гарч ийн гэх юм бол бас аз эцэд. Гэхдээ бид нар ямар ч нэг хамгаалах хувцас моцгүй байсан бол тэгээд шууд өгөх нь шүү дээ. За одоо би саяны тэр хэлдэг тэр асуултыг хариулдаг юм. За ингээд борон сүнснийхаа тэрийг ингээд шалгаад үзлээ. Тэгвэл энд нэг ийм үг гэдэг юм. Одоо саяны тэр Бускат гэж яриад байгаа зүгээр хамгийн энгийн жишээ тэрийг авна шүү дээ. Тэнгүүд тэрийг тодорхой хугацаанд сольж явах хэрэгтэй. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа нийт одоо ном үүсгдэг тэр зүйлийнх нь одоо тусгаарлагч нь нийт үйлдвэрлэлтийнх нь 80-аас 90-ээс дээш хувийн дандаа шинээр сольдог. Шалгаж үзээд энэ ашиглалтын хугацаа дууссан байна. Энэ болохгүй байна гэдэг ингээд сольж идэг гэсэн үг. Тэгэхээр солих ёстой цагтаа солиогүй нэг хийгээл насан туршдаа мартцсан зүйл байж болох байхгүй юу? Тэр Бускатлаас болсон ч байж болох байхгүй. Танаа тэр галчин. Наадах нь одоо айлуудын бас нэг юм муу зуршлаад. Бускатл буухаар энэ ядаргаатай дандаа бууж идэв гэдэг штеп. Яг цагаат бол Бускатл буулгахаас өмнө гэрийнхаа тогныхаа хэрэглээг маш хит их байна гэсэн үг байхгүй. Тэнд ч хамгийн өндөрөөр нь тог ашиглал, энд ч плетик ашиглал, тэнд ч хөргөж ажиллал, 2-3 хөргөж ажиллал, өөрөөсөө ингээд зурагт бүх юм насалттай байж байгаа учраас угаалгын маш ажил. Тэгвэл яг хөр тодорхой хэмжээнд ирэм дараалын ээлжлийн багасгаж хагаад асаахгүй бол хүчтэл чинь нэмэгдээд тэр чинь хөөрхий Бускатл чинь хөө чи шатаж өглөө штэ. Цахилгаан одоо numанд нэргүүлэх гээд штэ танаа гэр бүл гээд унтраад байгаа санаа нөхгүй. Ястаа төгшөөдөг шүү энэ ястаа яадаг. Энэ дэвдэрсэн юм бахтаа гэж хүртэл бодож байгаа. За тийм учраас тэрийгэ бүр доор нэг твхтэж мөхтөг хүмүүс ч байдаг тийм. За тэгэнгүүт тэнд чинь гал гардаг байхгүй. За тэр гал гардаг хүмүүс тэнд чинь явж очиод тэр одоо олон залгууруудыг нэг дор залгацсан ба шүү дээ. Тэнд чинь гал гарна. Ерөөсөө ингэж л төмөр гарч байгаа байхгүй. Тэгэхээр одоо би тэр зүйлийг очиж шалгах хэрэгтэй. Одоо миний зүгээр хамгийн энгийн зүйл нь яаж байгаа гэхээр аав нар одоо яг энийг хийхтэй. Яг тэгэхээр энийг би юу гэж хэлэх гээд байна гэхээр хүн одоо зарим нь одоо 1 сард болоод солиод ит юм бэл. Яг бол солих шаардлагатай болчихдог юм уу. Гэхдээ чи сар болгон солиодох чинь лайтай биз дээ. Лайтай л байна бүр. Яг тэгэл сар болгон 100 айлч мөний барилгын дэлгүүр ороод энэ Бускатлыг авах гэсэн энийг тэгээд энийг солиод өгөөч. Тэр чи солихгүй шүү дээ. Монтаж одоо цахилгаанчин дуудан цахилгаанчин чамаас мөнгө авна ингээд яг бол угаасаа барууны стандартаар Монголын стандартаар ийм цахилгаантай холбоотой ийм асуудлыг бүр резетик солиход хүртэл сертификаттай хүн авах хэрэгтэй байдаг шүү дээ. Бэлтгэл хийгдсэн тренинг. Тэгэхээр манайхан бол дураа сольдог ч хүртэл байдаг те. Яг тогон зохиолох эрсдэлтэй, гал гарах эрсдэлтэй янз янз. Тэгэхээр бөөн зардал бол. Тэгэхээр яг үнэхээр зарим нь болохоор 1 сар, зарим нь бүтэн 1 жил ажилтдаг. Асуудал үгүй. 2 жил ажилтдаг ч юм уу. Тэгэхээр харамч хүн юу гэдэг вэ?
хэд төлнө нэлээ 3 2 төлөв. Харамчгүй 2 дахин төлнө. төлнө, За тэгвэл бускатлаа сайн бускатлах муу сайн чанартай одоо стандартын шаардлага хангасан бускатл авч тавихгүй бол Тэр бускатлж та харамчгүй 10 дахин төлөх гээд байна гэсэн. Амараач төлж болох юм байна. Өө тийш үү. Яг мөнгө утгаар нь ярихад бол 10 дахин төлөх байна. 10 удаа солих учраас. Тэгэхээр яг одоо санаа нь бол ийм юм байл да. Би одоо электрик одоо тэр цахилгаан ном нэргэлт гэдэг үг байгаа даа. За тэр үйл процессыг хянахад хамгийн одоо дэлхийд хамгийн туршлагатай хамгийн удаан ажилладаг компани. Энийг одоо нэг хамгийн их туршлагыг цоригдлуулсан байна шүү дээ. Яагаад гэвэл энийг анхандаа муу хийгээд таас болоод энэ ном нэргэлтээс болоод байшин сав дэлхийд даяар өчнөө шатсагсан шүү дээ. Тэр энийг ингээд хамгийн сайн удирдах чаддаг, хамгийн сайн хянч чаддаг, хамгийн сайн эрсдлийг мэдээд тэрэн таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг компаниуд байд юм. За тэрний нэг жишээлбэл Schneider гэдэг компани мэдэх үү? За Schneider гэж ер нь мэдэх бах те. Би яг сонсч ирсэн юм байна. Тийм одоо лифтэн дотор харуулаа мэддэг. Schneider гэдэг лифтнүүд маш их байдаг. Лифт өөрөө маш их эрсдэлтэй. Байнга төрөний тэр хэлдэг нөгөө цахилгаан ном нэргэлт явж идэг. Одоо тоног төхөрөмж ихгүй. Давхар болгон дээр коноптоор нь онгоо нь хаагдана. Дандаа тэгд санаж гинөө. Тэгээд лифт явж яснаа та бол өөрөө нэг хайрсан дотор суудсан. Тороосон дор зүгтцэн. Тороосоор таныг татчихтаа дараагийн давхраа зогсохдоо ингээ барина гэсэн үг. Тэр тороос тийм одоо лифтийн чинь даацаар нь одоо цахилгаан соронзонгоор магнитээр ингээ шахаж байна гэсэн үг. Хэрвээ тэр ямар нэгэн байдлаар алдаа гарвал яг барьж чадах юм. Тэгвэл та яг доошоо чөлөөт үнэлтийн хурдаар газрын газар руугаа ихтэй татлын хүчинд нөлөөлөгдөд лифтгээ зүгнэ. Тэгэхээр үргэлж лифт рүү ороход унчих үеж байц зарим тохиол байдаг те. Эвгүй лифтэнд ялангуяа те. Энд чинь ерөөсөө тэр ихгүй. За тэгээ энийг хамгийн сайн хийдгээ гэдгийг яагаад тэр лифт үйлдвэрлэгч Schneider гэж тавиад байгаа. Schneider л энийг хийсэн шүү. Та 50 байж болно гэсэн үг байхгүй. За би Германд одоо бас үйлдвэрийн газруудаар явж байсан, Францад явж байсан. За дэлхийн энтэнд явж байгаа. Хятад метод. Schneider гэсэн логог аюух тавьсан байдаг байхгүй. Тэрүүгээр бүр нэр хүнд юм болгоод байна те. Тэгэхээр Schneider бол энэ лифтний одоо энэ цахилгаан ном нэргэлт гэдэг процессыг хамгийн сайн хянж чаддаг компани энийг чинь хянж байгаа шүү. Тэдний тоног төхөөрөмж энд суурилсан шүү. Тэгэхээр та бол асуудалгүй гэдэг ингээд найдвартай шүү гэдэг ингээд зааж өгч байна гэсэн үг. Тэгэхээр би зүгээр юу гэж бодоод байна. Би энийг зүгээр мдэггүйсэн. Тэгээд Schneider хараад би ягаад ч юм Schneider их мундаг компани гэж бодоод байсан чинь том компаниуд Schneider-ыг гэж одоо нэрийг тавиад өөрсдөө бид нэр асуудалгүй шүүс энийгээр юм хийлэгдэж шүү цахилгаанаа гэж хэлдэг юм байна гэж ойлгосон байхгүй. Одоо ингэж ойлгож эхэлж байгаа. Тэгээд за одоо тэнгууд юу болох вэ гэхэд за Schneider бол өөрөө ингээд нэг тэгээ би энэ манай энэ одоо хиймэл гэдэг компани Schneider-ийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм байна. За үйлдвэрлэхдээ яаж үйлдвэрлэдэг вэ гэхээр Европын бүтээгдэхүүнүүд үнэтэй. Евроор нэлэгдэг. Энэ одоо шинэ гарч байгаа зах зээл зориулсан тэдний одоо хүчин одоо чанарыг унгаж стандартын бууруулах огт бууруулж хэмнэхгүйгээр одоо нэг компенсац гэж хэлдэг юм да нэг хямдруулахгүйгээр тухайн зах зээлийн одоо нэг хэрэглээнд тааруулсан үнээр нийлүүлж болдог тийм шийдлийг гаргаад тэрэндээ таарсан брэнд гаргаж ирсэн юм байна. Хиймэл гэдэг нэртэй. Одоо манай одоо юу болж байгаа үстэй тий? Тийм. Одоо энэ Now Power Tech оруулж ирж байгаа тий. Тэгэхээр энэ Schneider Electric энийг бас хүмүүст танилцуулъя тий. Энэ хиймэл брендийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа компани. Тэгэхээр тэдгээрийн одоо энэ бүтээгдэхүүн үйлчилгээ шийдлүүдийг Монголын зах зээлд хүргэсээр байгаа. Тэгэхээр энэ Schneider Electric болохоор дэлхийд даяар эрчим хүчний менежмент, автоматжуулалтын салбарт тэргүүлэгч одоо 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг чанар, найдвартай байдал, инновацаар тэргүүлэгч олон улсын брэнд компани байна. Тэр энэ химэл гэдээ яриад байгаа одоо Schneider Electric-ийн олон улсын зах зээл зориулсан маш хямд өртөгтэй хэрнээ найдвартай олон улсын IEC стандартыг хангасан нам хүчтлийн цахилгаан тоног төхөөрөмжийн брэнд. За тэгээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үр ашигтай найдвартай шийдлүүдийг хүмүүс санал болгодог. За энэ компани маань одоо цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгааны самбар угсралтын компаниуд. За одоо манай барилгын барилга угсралтын компаниуд, за төслийн захиалагчид болон жижиглэн борлуулалтын цэгүүдийг одоо хамтран ажиллахыг уриалаад байгаа юм. Манай Монгол барилгач гэсэн тэгмээр шүү дээ тий. Schneider-аар одоо энэ асуудлаа шийдүүлсэн шүү гэж бас ярьдаг болмоор байна. Биднэрт бол тийм байхгүй шүү дээ. Стаха хамаагүй айлууд орон гутлаа цахилгааны холболтууд юм хум одоо тэр нөгөө нэг юу лээ одоо тэр нөгөө буугаад байгаа чинь монтаж бускатл тэр мэрийгээ сольдог тохиолдол зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр
энэ байгууллагаар одоо нэр нүрэ болгоод шийдүүлж болохоор байгаа байхгүй юу? Харин бүр жижиглэнгээр худалдаа өгч ч юм уу эсвэл хувь хүмүүс авах хүмүүс бол одоо компанитай шууд холбогдоод энэ www.cig No Power Cig юм онлайн сайтаар нь зочлоод худалдаа авалтаа хийж болно. За эсвэл одоо 75 тэг 7 51 51 94 11 51 51 85 70 51 51 гэсэн утасны дугаараар нь холбогдоод бас амь насаа эрсдлээс хамгаалж болохоор байгаа юм. Энэ ийм биш үү? Жижиглэн борлуулалтын цэгүүдийг хамтран ажиллахыг урьж ирэх чинь дөнгөж орж ирсэн байна. Тэгээд яаж ирэхээр одоо энэ эдний бүтээгдэхүүнүүдийг борлуулах одоо тэр одоо барилгын дэлгүүрүүд тэр шүү дээ. Одоо шил манай тэр Home Plaza-гийн тэргээр бол барилгын дэлгүүрүүд байдаг байхгүй юу? Тэд нар мэдэрийг одоо эднэртэй хамтарч ажил бүтээгдэхүүнийг борлуулахыг урьж байгаа юм байна шүү дээ. Тэгээд бас онлайнаар худалдаж авч болох юм байна. За би энэ нэг Schneider дээр нэг химэлийн бүтээгдэхүүнээс гадна Schneider дээр бас нэг юу хэлэх сонирхолтой байгаа. Яагаад тэгэхээр Schneider бол би Eiffel-ийн цамх дээр лифтээр явж байхад Schneider-тэй байсан. Eiffel хамгийн анх миний андуураг бол баг Eiffel-ийн цамх чинь лифтэд суурлуулахдаа Schneider-аар хийлгэсэн. Тэгэхээр лифт энэ биш үү? Лифт бол зүгээр хайрцаг байхгүй юу? Тэр дээш нь доош нь татах тэр нэг тэр тогны асуудал. За тэгээд дэлхийн одоо хамгийн одоо тогтвортой хөгжлийг тэтгэдэг корпорацууд гэж 100 компани корпорацуудын нэгдэн жагсд юм. Одоо шийдлээрээ. За би Schneider-ийн тухай ярьж байгаа шүү, тийм ээ. Тэгээд одоо Green Label гэдэг одоо манай нөгөө нэг бидний яриад байдаг MSM гэх компани ярьж байгаа. Эднэртэй бол ерөөсөө яг төрөл нэг одоо нэг хамаатанд гэсэн шиг адилхан тийм компани байна. За тэгээд Schneider Electric-ийн технологи одоо энэ технологийн давуу тал шүү дээ. 1836 онд байгуулагдсан компани байхгүй. Дэлхийн ертөнцид тог анх үүсгэхэд баг үүссэн байсан компани. Гэхдээ энэ яг зөвхөн сонирхолж хэлэхэд буун үйлдвэрлэдэг байж байгаад тэгээд тийш шилжсэн. Тэгээд одоо зөвхөн бидний мэдж байгаа бол одоо Бурж Халифа, Луврын музей, одоо дэлхийн том одоо юм хамгийн том эмнэлгийн одоо цогцлбор гэж ярьдаг шүү дээ. Эмнэлгийн газар чинь маш их тог хэрэглэдэг байхгүй. Асаж унтардаг. Тийм газруудыг бүгдийг нь ер нь Schneider-ийн технологи ашигладаг. За тэгээд би нөө Eiffel гэж хэлсэн. Тэгээ манай одоо нэлээд том компаниуд. Одоо би аав нарыг ялангуяа би одоо ээж нар бол тог нэг зуралтай байхгүй л гоо. Тэгээ өрхийн тэргүүнүүд чинь бас өөрийнхөө гэр бүлээ хамгаалах төрөлхийн зүүн совин гэж байгаа шүү дээ. Тэгэхээр миний гэр бүл үр хүүхдүүд одоо асуудалгүйгээр амьдрч чадж гэнүүдийг хянжаахын тулд би заавал өмнөөс нь proactive буюу ингэж одоо нэг юм нүмердэг маягаар тийм ингээд сүргээ хамгаалдаг маягаар хандлага гаргах хэрэгтэй. Тэгэхээр одоо гэрийнхаа юг үзлээ манайх бол биш байлээ. Тэгээ би одоо тэрийг удахгүй солино. За биний мэдлэгээр би тэрийг солиог худж байгаач бас мэдчих واخхой. За ингээд одоо ер нь бол одоо хиймэл болон Schneider-ийн одоо Schneider-ийн технологиг ашигласан одоо тэр ноу хауг ашиглаад хямд үнэтэй зах зээлд зориулсан солиушн гаргаж ирсэн шийдэл. Тэрийг хиймэл гэдэг брэнд болгож нэрлсэн байгаа байхгүй. За тэгээд тэр нь орж ирсэн юм. За хиймэлээр солиё гэсэн зүгээр бодол байгаа. Тэгээд дээр нэмээд тэр брэндүүдийн нэрийг ингээд тавьчихаар орон сууцны үн өсдөг юм. Тэгээ би одоо энэ одоо шинэ орон сууцнд орж байгаа, орон сууц худалдаж авч байгаа төрөөсч байгаа айлууч гэсэндээ ерөнхийдөө тэр зүгээр шийтийг нэг онгойлгож хараад ямар шуух юм байдгийг, ямар шуух царай төрхтэй юм байдгийг харчвал зүгээр санагдаад байгаа. Тэгэнгүүт одоо би зүгээр тоо бодож үзлээ. За тэгээд өөрийнхөө байшинг зүгээр оролцуулаад ингээд яах юм бол ойролцоогоор одоо үйл хөдлөнгийн хөрөнгийн үн 3-аас 7% нэмэгддэг юм байна. За миний байр одоо жишээлбэл ойролцоогоор одоо 200 сая төгрөгийн үнэтэй байшин байлаа гэж орон сууц байлаа гэж үзэх юм бол цахилгаанаа би ингээд солиод тэгээ тогтмол ингээд хянаад ингээд яагаад ирэхээр миний байрны үнэлгээ ойролцоогоор 10 сая төгрөгөөр өсгөхөр байгаа. Тэгээ тогтмол тэрийг ингээд хадгалж чадах юм бол үнийн өсөлт нэмэгдэж гэнэ гэсэн. Яагаад ингэдэг гэсэн чинь зөвөр би барууны стандартаар тооцож хийсэн тооцоош. Монголд ийм хийдэг би мэдэхгүй байна. Яа тэгэхээр бүх тооцоодыг бодохоор зөв байгаад байгаа. Аюулгүй байдал нэмэгдэн. За нэгдүгээр ойлгомжтой гэр галын эрсдэл буурна. Гэр бүл чинь аюулгүй байна. Энэ бол хүний амнаас үл хамгийн чухал зүйл. Дээр нэмээд барууных нь нөгөө нэг даатгалгүй бол үйлчлдэг. Тэгэхээр даатгал гэдэг зүйл их чухал байдаг. За тэгсэн чинь даатгалын компаниуд ийм муу тоног төхөөрөмжөөр одоо тийм цахилгааны монтажтай цахилгааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх юм бол даатгаж авахгүй. Эрсдэлтэй болохоор өндөр төлбөр төлдөг. Тэгэхээр яадаг вөхөр тогтмол ингээд нэг даатгалын төлбөр чи өндөр байна гэсэн. Одоо жишээл машины даатгал сая төгрөг гэл бид нар ч одоо бөө юм бол болиулын нэтэргэл зөндөө юм болоод байгаа шүү дээ. Монголчууд нөгөө нэг тансаг гоё юм хэрэглэх дуртай мөртлөө тэрэндээ төлж сураг ард. Тэгтэл энэ бол тэр яг таны одоо хэрэгцээ шаардлагыг хангацсан
тийм одоо стандартыг хангацсан. Стандарт чинь одоо Европын болон Америкийн одоо Хятадын, Японы маш олон стандартууд дэлхийн 100 орны стандартыг хангана гэдэг чинь 101 нь Монгол бол энэ бүгд нь багтаад орцсон байгаа одоо стандарт байхгүй. Энэ стандарт чинь яг юу гэсэн үг юм? Стандарт чинь зүгээр ийм л учиртай. Ямар нэгэн байдлаар өнгөрсөн хугацаанд хин нэгэн хүн амь насаа алдах, өд өмч хөрөнгө алдсан тохиолдолд гарах болгонд тэрийг бүртгэж аваад хянаад үзээд ирэхээр энээс болж гадагчсан байна. Танаа цахилгаан тэгвэл ийм байх хэрэгтэй. Цахилгааны тоног төхөөрөмж ийм байх хэрэгтэй гэдэг өнгөрсөн үеийн бүх хүмүүсийн цус нулимс амнаас өмч хөрөнгийн хохирлоос үүдсэн туршлага байхгүй. Тэр туршлагыг нэгтгэнгүүтээ ийм байж ажил аюулгүй байх болцоотой юм гэдэг бодож олсон өнөөдрийн хүртэлт оюун дүгнэлт. За тэрийгэ стандарт болгоод за танах хүний амьд насанд аюулгүй юм хийх ёстой шүү. Тэхийн тулд энэ өнгөрсөн хугацаанд бидний ариун туршлагаар гаргаж авсан энийг л хангах тэгвэл та нар бүтээгдэхүүний чинь бид нар худалдаж аваад стандарт үг гэдэг л үйлдэл явуулахгүй. Тэрнээс яагаад стандарт гэж яриад байгаа ойлгохгүй. Тэгэхээр тэнд хангагдсан стандартыг бид нар энд авчираад тавихад шууд эхний ээлжин зүгээр хуул copy paste хийгдэг үстэй тий хуул гэдэг техник ээлж. Одоогдоо бид нар стандартыг бид нар чинь хөгжүүлж чадахгүйгээс хойш тэрийг одоо хөгжсөн стандартыг гүйцэж авахын тулд хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр стандартуудыг хангасан байх аль хор олон стандартыг хангасан байна гэдэг чинь өөрөө маш олон кейсүүдийг төрүүлээд бодоод өрчлөөд зовлонгуудыг шийдсэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчээл гэсэн санаа юм. Маш олон эрсдлийг байх бол өмнөөс чинь хийцэн гэсэн үг байхгүй ерөнхийдөө бол. За тэгээд одоо нэг юу байгаад байгаа юм одоо стандарт гэдээ ярих юм бол одоо энэ химэл брендийн стандартууд бол одоо баг дэлхийн одоо миний мэдхээр бол шалгаж үзлээ. За шалгаж үзсэн чинь ингэж байна. Европын нэлээд том стандартууд байна. Дээр Хойд Америкийн стандартууд байна. Жишээлбэл олон улсын Electrotechnical Commission гэдэг олон улсын цахилгаан техникийн одоо хороо гэж байна. Тэрний одоо шалгуурууд бол тэрний хэлдэг IEC гэдэг стандарт шүү дээ. Энэ чинь үндсэн том стандартууд байхгүй. Монгол улс энийг 2015 болоо 16 онд Монгол улс энийг стандарт болгож эхэлж байсан. Тэгэхээр бид саяхан байгаа шүү дээ. Тэгэхэд нөгөө хүн чинь 12 3-нд надад ярьж байсан хэрэг бид нар ийм стандартуудыг аваагүйсэн бол тарж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний хэлж байгаа үг бол үнэн байсан мó. За тэгээд одоо зөвхөн стандартаас гадна тэр нөгөө хийцээс гадна тухайн материалын стандарт гэж байна. Түрүүн би ярьсан шүү дээ. Нарнаас 4 дахин их өндөр нэг халуун ялгаруулж байгаа бол за би чамаас ганцхан асуулт сууя. Дамаскын ган гэж байдаг. Монголын эзэнт гүрний шилдэг одоо сэлмүүд гэж үзье. Одоо байлдан дагуултын үеийн одоо Монгол жанжны сэлэм ган болдоор хийгдсэн байгаа. Тэр ганг хэдэн градусд хайлуулж байгаад хийдий. Зүгээр төсөөлөл. За одоо хэд юм? За ийм юм зүгээр 1800-аас 1800 градус таахгүй. За ган. Мэдээж ганч нэг амар хатуу байгаа шүү дээ. За тэгэнгүүт Монголд болцсон дарханд болцсон төмрийн одоо төмөр хайлуулах нэг дархны одоо юунаас шүү дээ хөөрөгд. Хөөргнөөс олцсон төмрийг хайлуулсан чинь орчин үеийн эрдэмтэд 2400 хайлуулж гаргаж ирсэн. Тийм өндөр төмрийг боловсруулдаг ард түмэн байсан. Тийм учраас тэр хавийн нутгийг дархан гэж нэрлэдэг гэсэн. За тэгтэл тэгвэл нэг юм асуулцъя. Дэлхийд байгаа материал 2500 хайлт юм ган. Тэгвэл хамгийн сайн материал бол тангстен буюу вольфрам баггүй юу? Энэ дэлхийн 2 дугаар дайны Монголд үйлдвэрлэдэг байсан. Бас олж зурладаг байж байгаа. Тигр танкны хоёрыг нэвтэлдэг энэ материал. Одоо нэг юм байна. Материал сайенс гэж нэг юм. Материалын шинжилгээ байна. Хамгийн бидний мэддгүү шинжилгээ байна. Түрүүний хэлдэг тэр цахилгаан нуман нэргэлт гэж юм одоо. Энэ хоёрын хооронд ингээл байнга аянга нэргэж гэж төсөөл. Тэгэл байнга нарнаас 4 дахин илүү тэсвэртэй илүү халуун ингээд гүйдэл ингээд үүсэх ингээд болцоо гарна. Тэгээд автоматчил так гэл ингээл үе так. Тэнгүү та нар чи санаж байна уу? Залгуур чи ингээд тог шүн мөн ингээд залгахаар манс гэдэг тий. Тийм шүү дээ. Тэр чинь байхгүй. За тэгээд тэрийг ингээд суглаад авах богино холболт үүсгэх гэдэг юм шиг ингээд нэг дутуу ингээд холдож болохоор тэгдэж. Тэгээд нэг залгуур арахаар ингээд залгуур шин тойроод ингээд нэг юм гагнуурынх шиг ингээд түлэгдээд ч юм уу нэг ингээд жоохон сонио тийм хөөмөө татцсан байдаг шүү дээ. Оо яг л тийм тий. Тэгэхээр тэрний залгуур чинь тий нэрэлт явагдсан тэр чинь тесрэгдэхийн тулд яг нь сайн материал авах хэрэгтэй. Тэгэнгүүт тэр нөгөө нэг таслагдаад байгаа тэр танаа нөгөө нэг хоёр давхар байсан нөгөө нэг шатдаг шүү дээ. Тэр чинь ингээд нэргэлт явж ирсний сүултээ дийлхэ болоод хайлаад налтцсан баг. Тийм л энэ яг.
Тэгэд салах хэвээр үедээ салаагүй. Паскал юм. Тэгэхээр тий чи материал сайенсийн энэ дээр бас стандартыг харах. За доор хаяж ийм материалтай доторх химийн болон одоо нэг мэдээллийн үйл систем элементүүд байгаа шүү дээ. Ийм элементүүд ийм байхсаа доор ээж ийм бэжэж энэ хоорондоо лаа шиг наалтахгүй. Одоо чи төсөөлтөө ингээд хоёр гараа ингэж барьж хагаад одоо юу гэдэг нэг юм замас гэж үүдэг шүү дээ. Инкер ингээд ингэдэг шүү дээ. Ийм шигээ зурлалчаар энэ дондуур чинь тог гүгээд салах хэвээр юмдаа үедээ салаагүйгээс болж л галгарч байгаа байхгүй. Тэгэхээр материалын стандарт гэж бас байх хэрэгтэй юм шиг. Байх хэрэгтэй. Энэ бол одоо хамгийн чухал зүйлүүдийн нэг байхгүй. Тэгтэл энэ компани бүтээгдэхүүнүүд нөлөнгүүд тэр стандартууд бүгдийг хангаад дээр нэмээд бүх үйлдвэрээс гарч байгаа юмнуудаа яадаг вэ гэхээр хулих бараанууд ч айгүй муруу гэдэг. Зүгээр тоног төхөөрөмж худалж аваад ухсараад зараад идэх байхгүй. Энэ болохоор би бол айгүй сайн мэднэ. Стресс тест гэж нэрлэдэг. Ачааллын тест гэж бүх юм бүтээгдэхүүн гэдэг. Өндөр стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд байнга байдаг. Ялангуяа хүний амь настай холбоотой зүйл төр. Яг тэгэхээр одоо Nike Foods музик хэлбэл үйлдвэрээс гарангуудаа ийм роботонд тэгэд гүйлгдэг шүү дээ. Дандаа ингээд цохилтын даал хэд дийлхүүгээ дуугуй муугууд гэдэг машины чинь ингээд мөргүүл зөргүүлж үзээд идэг шүү дээ. Тэгвэл энэ контактны материал сайенс гэдэг та тэр материал шүү дээ. Тийм бүрмэл энэ металлын хэдэн удаа ийм одоо үгүй цахилгаан номон нэргэлтэнд тэсвэртэй байхын шалгангуудаа за 10,000 удаа асаж унтарсны дараа энэ чанараа алдчих эхэлж байна гэдгийг тооцоолоод гаргаад дүгнэлтийг өгчдөг. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр нөгөө нэг тэд нар чи өөрсдөө яг хүнсний бүтээгдэхүүн шиг одоо дуус хугацаа гэж байдаг шиг steam юм гаргаад өгсөн байдаг. Баталгаат хугацаа гэдэг чинь тэр. Тэгэхээр одоо жишээлбэл танаа хотгоны ч юм уу танаа дээр хавийн цахилгаан чинь жишээлбэл тэр бүгдийг үзээд тооцоод уул нь бол зөвлөгөө. За танах энэ шийтээ солихгүй бол галын эрсдэлтэй байна шүү гэж бол хилдэг байх хэрэгтэй юм байна. Уул нь бол стандарт. Бид нар ерөөс огт мэдэхгүй. Одоо нэг орон сууц сайхан байшин байна. Унтраалга дарлаа гэрэл аслаа залгуур залглаа юм ажиллаа ингээл болоо гэж боддог байхгүй. Тэгвэл тэрний дотор нь хүний бие шиг маш олон судсууд явж байгаа байхгүй. Суд гэдэг чинь цахилгаан утаснууд. Суд суулгаан хаана очих вэ? Аль нэг эргэтэн дээр очино доо. Тэгвэл тэр одоо жишээлбэл чи ядраад байвал унтна гэдэг чинь те тархичин удирч байгаа. Тэр тархины чинь систем чинь доголдсон бид нар ингээд бөөр мөөрн илгэн нөө хороо шүүхэ болцсон бөөр чин бүр ингээд ажиллагааг болцсон явж гэнэ гэсэн үг байхгүй. Айгу энэ цахилгааныхаа хувьд. Хүчээр ажиллуулах. Тэгэл бид нар тэрийг залгаал уугал ингээд одоо төвдөө явуулаад байгаа байхгүй. Тэгээд нэг өдөр тэр бие чинь өөрөө нураад унаа шүү дээ. Тэгэхээр чин чи үхнэ гэсэн үг тийм биз? Бүр яг очиод нөө шийдэ хармаар санагдчих. Тэнгүүд одоо тэнд очиод тэрийг солих юм бол хамгийн сайн үл хүний биеийг өс гоё нэхэр чи худалдаж аваад сольчих болох байхгүй. Тэнгүүд ядаж айдгийнхаа авдрандаа хийгээд нэг тодорхой өөрийн гэсэн баталгаат хугацаанд дотор чи аюулгүй байх гэсэн. Би ч бас нэг асуусан. Хүүхд чинь ингээд жоохон байхдаа ингээд хатаас мадаас бариаггүй явж байгаа юмд ямар мэдрэмж төрдөг. Ер нь нөгөө нэг ээж аваад хүртэл хэлдэг байсан шүү дээ. Арзетикний нөхрөө аваачаад хатаас хийчихв гээл. Я шууд тогн цохолдог гээл те. Амар айцтай шүү дээ. За тэгвэл би судалж үзсэн. Энэ залгуураар очиод хүүхэд хийлээ гэхэд цогн цохолоод үхэхгүй ингээд наалтахгүй. Яг хүүхэд чинь хүн нэг тогн цохолохоор ингээд булчин агшдаг. Агшдаг учраас ингээд барьчдаг. Тэгээ салж чаддгүй тий. Тэгэхээр энэ болохоор тэр хүний биеийн нөгөө нэг одоо үеийн дийлэх хэмжээний цахилгаан гүйдэл амперийг тооцоод тэрнээс давсан цахилгаан одоо гүйдлээс давсан нөгөө нэг дутагдсан тогных нь одоо нөгөө дутагдсан хэсэг дээр нь шууд өөрөө автоматар унтардаг болж байгаа. Тэгэхээр яаж юм гэхээр хүүхэд одоо жишээлбэл тэр тогнд ингээд шууд ингээд арзит рүү одоо бол гайг болцсон та хаалттай малтай зөндөө юм байна. Тэгтээ зүгээр шийт чинь өөрөө тэр буулгач чинь өөрөө тийм байхад л энэ асуудлыг шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр заавал тийш очиж хийж үзээд тэрийг унахыг үзэх гэж байгаа юм биш л те. Гэхдээ энийг угаасаа ингээд өөр газар өөр дэлхийд чинь бид нэр ганцаар амьдраагүй шүү дээ. Өөр энэ тентхийн хүмүүс хийж үзээд туршаад хүүхд мөхтөн ингэж одоо эрсэлд орсон учраас бүгдийг тооцоод за ийм байхад энэ паскал унтрах ёстой гэдэг стандартыг хангацсан гэсэн үг. За одоо би жишээлбэл 90-ээс очиод паскал авах юм бол би яг үнэхээр үйлдвэрлэгчээс нь авал нэг өөр л авах л да. Гэхдээ тэр чинь өөрөө ингээд Монгол байж байгаа. Гэхдээ би яг тэрийг баталгаатай үгүйд бас мэдэхгүй байхгүй. Яг бол тухайн одоо энэ брэнд бол шинэ брэнд болохоор айгүй. Би одоо ер нь бол брэнд ер нь харах хэрэгтэй мэгдэг бас бодол төрдөг болсон байхгүй. Аваад тавьдаг хямдны бодол тавьж байгаа шүү дээ. Тэгтэл яг үнэ хэлэхэд тэр чинь өөрөө эргээд би хөдөөгийн замд юу гэдэг халцарсан дугуйтай хямд дугуй хийж авчаад би одоо Монголыг тойрохоо явж байгаатай адилхан байна. Тэгээ нэг говьд очивол дугуй хагараад би тэгээ харангадаад өгөх нь шүү дээ. Тэрнтэй л адилхан үл. Хурдны замаар гүйж гарч байгаа гэдэг шиг л юм байна тийм. Тэгэд нэг urban dom гэж байдаг шүү дээ нэг киномен дараадаг шүү дээ. Банта ус руу нэг юм юу лээ. Чи тэрийг итгэдэг үү? Би айдаг шүү дээ. Ер нь айдтай одоо нэг банта усан дотор өвчсөн чи цэнгэлэгчний үзүүр ороод ч юм эсвэл усны синс ороод шууд.
яг нь тэр бол угаасаа тохиолддог зүйл болсон учраас л тэр тухайн кино минь дээр гарч байгаа шүү дээ. Тэгвэл энэ иймэрхүү одоо тохиол шууд тэр бусгад л унахаар тооцооллын гаргацсан одоо шийдлүүдтэй цахилгаан төхөөрөмжөд байгаа байхгүй. Тэгэхээр гоё юм тий. Тийм тэгээд эн чинь зүгээр танаа гэрийн залгуураас эхлээд бүх үүдийн орон сууцны юм уу шийт мэд гэдэг бүх юмд нь хүртэл ингээд одоо тийм шийдлийг гаргацсан нэг юм хямд одоо монголчуудад таарсан үнэтэй тийм брэнд ороод ирсэн байна л гэсэн. Гой санагдчихлаа. Цуслан дээр нэг ч санаж байна одоо танаа хөдөөд нэг юм хоёр том юм П хэлбэртэй трансформатор гэдэг юм бид. Доороо нэг авдар шиг юм тийм. Онгойлохоор ингээд стон онгойлгож үзээгөө. За тийм ингээд амар юм байдаг байхгүй. Тог тасраад тэгэл хорооллоор очивол гэр ороод тэгэл нэг цахилгаан ч олж ирээл өнөөх нь ирээл нэг том юм сугуулж аваад ингэж хийж мэгээд бас аюултай байхгүй. Тэгээд би боддгийн тэгээд юм их бүдүүлэг үед юм сайн үдцэн байх ч зүгээр идэм юм гэж. Тэгээд одоо тэр Пускадэл ер нь тэр тон энэ миний харангуйтай яг тэр санаанд орж байгаа юм чинь надад. Гэтэ яг ийм юм байна нөгөө бид нар юу гэдэг хин нэгэн дээрлэх үлдгүү ч юм уу эсвэл хүүхэд мөхтэй дээрлэх юм бол хэл ам хийгээд байдаг мөртлөө нөгөө шууд бид нэрийг тэр чигээр нүгүйж болохоор тэр аюултай зүйлийг анзаарч харддаг. Одоо би жишээлбэл тэр Пускателийн хугацаа ямар байдаг, ямар материалаар хийгдсэн, яас юу ч мэдэхгүй тэг хэдэн жил ашиглаад явж байгаа учраас тэрийг бас харах хэрэгтэй юм байна. Тэрний стандартад бас жоохон цензур тавих хэрэгтэй юм байна. Тэг яг заавал бүгдийг мэдэх алгагүй. Гэхдээ яг нийтээрээ бас мэддэг зүйлийг ойлгоод хэрэглэх юм бол бас одоо мэдлэг шүү дээ. Би тэгжил бодоод байгаа. Тэгээ би гол нь гал юунаас гараад байна гэдээ тайсан чинь яг цагаад бол хүн чөдөн зураад гал гаргадаг юм байна. Санаатай галддаг үйлдэл юм байна л да. Эсвэл галддаг. Тэр бол 5 дугаарт нь цогсож байгаа. Чи эхний 3-ын бүтэн шалтгаан дандаа цахилгаантай холбоотой. Тэгэхээр нь цахилгаантай холбоотой үйл яг юу юм гэсэн чинь цахилгаан, нуман одоо нэргэлт гэдэг байна. Энэ тэгэхээр би дээрээс бид нэр энэ бүх юм дотор энэ дотор ингэ нэргэлтүүд явж байна гэсэн үг тарж байна гэсэн. За тэгэхээр одоо хариуцлагатай аав нар маань одоо өөрийнхөө эргэн тойронд байгаа бүх үйл явдлуудыг хяналтандаа байлгах Монгол одоо аав нар ч бас хариуцлагатай шүү дээ мундаг. За ямар сандал хүүхдээ хүнээр загнах төрөл дургу гэдэг тийм. Тэр яг тэр үйл явдлыг чинь бас мэдхгүй бөгөөд анхааруулжтай бас нэг кейс. Өөрийн чинь гэр дотор чинь болоод явж байгааг бас анзаараарай. За барилга жишээлбэл одоо бүтэн каркас ийм тийм квадрат тийм томилго мавилгатай гэхээсээ гадна тэрний яг дотор хоёр органик систем байдаг. Нэг нь ус бохир, нөгөөх нь цахилгаан. Цахилгааны асуудал болвол хамгийн чухал асуудал байна. Тэрийг бас хянахад анхаарал хандуулах хэрэгтэй байна гэдэг. Би тэгээд бүгдийг шалгаж үзсэн. Манай авчин цахилгааны инженер. Би ааваас асуусан. Тийш дээ. Чи одоо хүртэл мэдэхгүй юу хийж явсан? Өчнөө юм мэдээд идэг гэж загнуулсан. Айхтар хүмүүс айхтар л гэдэг юм лий хэлдэг юм билээ. За хүмүүс мөнстө бүгд шалгаарай л гэж хэлээ. Би бас нэг гал гарсан шалтгаанаа мэдлээ. Тийм тэгээд буулна шалгачаад тэгээд ер нь зүгээр явах таа гэдэг инженер ч юм уу одоо тэр солих байгаа хүн ч юм уу эсвэл тийм хүмүүстэй энэ иймэрхүү стандарт хангасан брендийн бүтээгдэхүүнүүд ийм үйлдвэрлэгч байвал зүгээр байна гэдгийг заавал хэлж ивэл зүгээр санагдаад байгаа байхгүй. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдгүй одон өндөр совог үзэг сонсогчид та бүхэнд онцлог сэдв нэвтрүүлгийн хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгийн НТV телевиз болон одон өндөр радио 83.3 107 гэсэн хост төлөвлөгөөнөөр хүлээ авч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спорт хувцсыг Америкаас өрөөтэй Заяа Спорт Shop, за мөн таны цахилгааны шийдлийн найдвартай түнш Nova Power Tech компани хамтран ажиллалаа. За дараагийн нэвтрүүлгээр олзтлаа. Түр баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одон өндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаачлалын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.